За сайн байцгаана уу хүүхдүүд. Асинхрон 27 дахь хичээл эхэлж байна. За тэгэхээр энэ удаагийн хичээлээр бид мэтгэлцээний онцлог төрлийн талаар илүү дэлгэрэнгүй судална гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн хичээлийн маань зорилго асуудлыг олон талаас нь харж үзэл бодлоо эргээр илэрхийлэхэд суралцах байх нэ. За тэгэхээр ерөнхийдөө хичээлийн агуулгыг танилцуулж байна. Мэтгэлцээний анх одоо үүсэл түүхийн талаар ярина. Мэтгэлцээн гэж яг юу хэлэхийг тодорхойлтыг ярина. За мэтгэлцээнд одоо баримтлагдаг зарчмуудын талаар мэдэж авна. Мөн одоо ач холбогдол нь юу юм бэ? За бас одоо мэтгэлцээн ямар төрлүүдтэй байдаг юм бэ гэсэн ийм мэдээллүүдийг бол өнөөдрийн хичээлээр мэдэж авах нэ. За мэтгэлцээн анх хаанаас үүссэн юм бэ гэхээр эртний грекийн ардчлалын нэг хэсэг гэж үздэг. За ингээд Афин хотын иргэд хуйлаа хэлэлцэж мэтгэлцдэг байсныг ерөнхийдөө бол мэтгэлцээний их үүсвэр гэж тэмдэглэдэг юм байна. За тэгэхээр мэтгэлцээн гэдэг нь бол орчин үед боловсролын сургалт хэлбэрээр ихэвчлэн хэрэглэгддэг. За ингээд тодорхой сэдвийн талаар үнэн зөв, бодол буруу ингээд хоёр талаас нь ерөнхийдөө үндэслэл нотлохоотойгоор илтгэн мэтгэлцэж маргалдах арга барил гэж үзэж байгаа юм. За тэгэхээр монголчууд бол эртнээс энэ мэтгэлцээний арга барилыг одоо юу гэдэг нь дайралцаа үг гэж нэрлэдэг байсан гэж ирсэн. За мэтгэлцээн нь бол тодорхой дүрмтэй байдгаараа хэлэлцүүлгээс одоо ялгардаг гэсэн үг байна тийм ээ. За мэтгэлцээнд баримталдаг ямар зарчмууд байдаг юм бэ? За тэгэхээр мэтгэлцээн бол үнэн бодиттой байдал, зөв боловсон харилцаа болон аливааг одоо улам боловсронгуй болгох гэсэн чармайлт чанараараа онцлогтой. За тэгэхээр энэнд болохоор суралцах зарчим, үннийг баримтлах зарчим, бусдыг болон бусдын үзэл бодлыг хүндэтгэх зарчим гэсэн ийм гурван зарчмыг бол мэтгэлцээнд баримталдаг гэсэн үг байна тийм ээ. За мэтгэлцээний ач холбогдол юу юм гэхээр бүтээлч сэтгэх чадвар нэмэгдэнэ, судалгаа хийх чадвар ахина, уран итгэх чадвар нэмэгдэнэ. За мөн сонсох, тэмдэглэл бүтгэх чадвар бас нэмэгдэнэ. За мэтгэлцээний төрлүүдийг танилцуулж байна. Оролцогчдын тоо болон асуудлын юуг үндэс болгон авч үзэж байгаагаар мэтгэлцээнийг Линкольн Дугласын, бодлогын, парламентын, Карл Попперийн гэх мэтээр ангилдаг гэсэн үг байна тийм ээ. За Линкольн Дугласын мэтгэлцээн яадаг вэ гэхээр Авраам Линкольн болон Стефен Дуглас нарын хоорондын болсон алдартай юм мэтгэлцээн байдаг юм байна л да. Энээс уламжлаад энэхүү нэрлсэн үнэт зүйлийн мэтгэлцээний төрөл гэж хэлж байгаа юм нэг. За бодлогын мэтгэлцээн гэж юу хэлэх юм гэхээр тодорхой бодлогыг хэрэгжүүлэх асуудал руу чиглэдэг. За нотлох тал өөрчлөлт хийх төлөвлөгөө дэвшүүлээд хамгаалдаг. Харин няцаах тал нь өөрчлөлт хийх шаардлагагүй ба нотлогчийн төлөвлөгөөний сул талыг л батлан харуулдаг ийм төрөл байна. За Карл Попперийн мэтгэлцээн гэхээр Линкольн Дуглас болон бодлогын мэтгэлцээний холимог төрөл бөгөөд бүтээлч сэтгэлгээний болон үндэслэл дэвшүүлэх чадварыг илүү хөгжүүлэхэд чиглэдэг ийм төрлүүд байх нэ. За тэгэхээр нотлогч тал, шүүгч, няцаагч тал гэсэн ийм талууд байдаг байхan тийм ээ. Ингээд ерөнхийдөө бүгдээрээ хэлэлцдэг л гэсэн ямар нэгэн тодорхой асуултын дагав. За тэгэхээр хүүхдүүд та бүхэн нэгдүгээрт хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгальд үүссэн эрсдлийг зогсоож хэвийн байдалд оруулах боломжтой юу гэдэг асуудлаар. За хоёрдугаарт амьтад хүнтэй яг адил эдлэх ёстой юу гэдэг асуудлаар. Гуравдугаарт гэрийн даалгавар өгөх нь хэрэгтэй юу гэсэн энэ гурван асуудлын дагуу сэдвийн талаар судалгаа хийж материал цуглуулаарай. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа.